За сайн байцгаана тоо. За манай MBC телевизийн наран суудан нэвтрүүлэг одоо Улс аймгийн Үлгөө сумын нутаг Баруун Баян улааны Шархад гэдэг одоо нэг дээрээс энэ дөрвөд түмнэ цагаалах шинжлэх ёсыг одоо та нарт хүргэж гэж байна. За манай нэвтрүүлэгт Үлгөө сумын өндөр насны төрийн баатрын Жамбал гэдэг одоо энэ ирхэм одоо оролцож байна. Ийгээд наран сууцгаад нь за суугаан бичгээс алцгаад нь. За сайн байна та. Сайн байна уу? За тарган сайн үлдэж байна уу? Сайн. Тарган сайн үлдэж байна. За танаа би сайн байна уу? Сайн. Та нар сайн. Сайн. Өвзөн тарган байна. Аян замдаа сайн үрж ирв. Акад. За энэ үйл акаа сайхан байна. за Мал тарган байна. Күн амгалан байна. их сайхан газар байна шин одоо энд. Энэ олон жил одоо үлдэж явах газар юу вэ танаа? Тий, одоо энэ манай көвнө удамшаад үлдэж байгаа. Байгалийн энэ бэлэн тогтцтой үлж юм байлаа л. Олон зуун яман ороод энэ дотор дарагч өглөг болох үлчт юм одоо. 800 яман л дарагч өглөг бол энэ хадуур дэша өксөл алга болоод үлждэг юм. Тэрний нэг онцлогтой. Тэр хадуур нь хүн гарч болох шахаж болох уу? Зарим нь хүн гэрчээрээ зарим нь гэхгүй байна. За игээд одоо цагаан сар болж байна, бүтэн болж байна. Насах игээд энэ дөрөвд гэдэг одоо энэ яснаа бүтүүлэх ёсоо. Цагаалах ёсын тухай хойлоод хүндэх юм гэж ийгэж яах. За. Тэгэхээр энэ олон жилийн одоо өмнөөс наар одоо энэ цагаалах ёсны кэгдэж ирсэн энэ одоо ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр яг одоо энэ танаа яснах нь танаа энэ ов элхнийх нь ураг элхнийх нь одоо цагаан сарын энэ ёслыг ягж тэмдэглэнэ. Энэ тухай хойлоо надад эхлээд хүнчэхэл юу. Дэн манай ойр тушуун ирнэ бүгд бараг ойролцоо байх. Энэ нуус товча эрдэмтэн амтраа сарж яхлаар ирнэ оваа гэдэг юм хаасайгүй их дээрээс нар байсан юм шиг ойлгогддیں۔ Одоо энэ манай энэ Баруун Монгол айлуудын бууцнаа да наран ургах үзэгт. Оваагийн Өтгийнэ. Өтгийн. Энэ наран ургах үзэг гэдэг нь бидний энэ ойлгомжгүй яриагаар бол удаагаар болж тохих тийм биш. Энэ наран ургах үзэг гэдгийг Улаанговын хүрээш тэр энэ бүсд хүрээш тэр баримталжсэн зурхаан ёсонд өдөр шин тэнцэх цагийн нар ургах үзгийг ургах шингэх үзгийг шингэх гэдэг. Энэ нар маань Тэнгэрийг энэ байгаа манай нутгдээрээс чиглүү хүний байгаа газраас ингээд яг тэгш хуваас нэг өдөр шин тэнцсэн гэдэг юм байл. Тэг тэнцсэн юм байлаа. За тэгэхээр 3 сарын 22-ыг 9 сарын 22-нд нар ургаж байгаа шингэж ягааг ургах шингэх гээд манай Баруун Монгол явдیں۔ За тэгээд ургах шингэх гээд ингээд явахтаа зэрэг өрөнд орно гэдэг нь баруун зүүн хоёр одоо гэдэг одоо болсон шүү дээ сүүлийн 100-д. Тэг ба. Тэр нь бол одоо бидний заагаад байгаа урд үзэг бол одоо тэр дээр үе манай энэ күрээ хийд байх цагийн ч юм уу дээрхний хэлдгээр бол баруун урд зүгтэл одоо өмнө зүг гэж одоо хэлээд байгаа юм л. Тэгж байна. За тэгчгээд энэ суудлан ингээд гүн цагаалхалаар одоо зүг талгаад гарддаг. За галзуула. Тэгэхээр манай энэ Баруун Монголоор болохоор галзууч гэж та мөрөн мугаадаар явна. Энэ таны энэ жилийн сайн зүг нь муу зүг нь ихлээрэ муу зүг нь 3 хоор зүүнөө маар байна. Нөгөө 3 зүг нь танаа үзэг гэж. За тийм. Наадах 4 зүг нь танаа сайн байна гэдэг ингээд таардаг. Халах төв халахаас бол манах тэн дээр зөрдөг. Яагаад гэхээр энэ үзэг гэдэг юмыг ингэж аваагүй болохоор манайхаас 45 градусын зөрүүтэй календар дээр гараад байна.
тэгж Яг ингээд миний хэлдгээр яг үнэн тэр элгийн өвгөн зурхаачин айлтс нар ингээ бодхолоор 45 биш 48 9 градус зорж ийл. За тэгэхээр энэ 92 үе маань одоо бид нэр хөгшин улсууд үний юм хөндлөлтэйхэд энүүгийг л үлдээгээд авахлаар ухаан үзгэн зөв болол яваад тодорхойлоод явчих болох. Тэгэхээр тэр уваа гэдэг юм чинь энэ манай аймгаас гараад явахлаар зүүн тийшээ бол тэр өтгөдөр уу байдаг юм байна. Тэгдэг. Тэр арга байхгүй. Энэ 37 онд бүхлэм нарыг алаад тэгээд тэрнээс хойш чинь жаахан хоригдсаар яваад энэ уваандар гардаг юм, Монгол бичгээр бичдэг юм. Тэр үеийн ёс заншлыг бүгдийн хуучны юм гээд энэ Оросын чиглэлээр. Чөө бас нийлүүл ихэнхний өгж яана да. Тэгж яана. Сталины чиглэлээр Монголын юмыг устгах гээд ингээд байсан. Тэгээд хуучруулах гээд ламнараа наалгаад алуулаад. Тэр чувалсан чалаад байсан биш шүү дээ. Бид мэдэж байна. Ингээд тэрнийг тэр чиглэлээр явсаар байгаад тэгээд нөгөө шашны ёс заншлыг устгах гэж цагаалхаас Монголд байгаад байсан. Тэгээд чувалсныг яг цагааны үеэр репрессоруулаад алсан цаар халайлгасан. Алсан. Тэгээд гаш өдрийн өдөр болгоод тэрнээс хойш энэ цагаан сарын шинжлэх ухааныг малчдын дунд Монголын дунд алгуулах ч гэсэн юм. За энэнийг би одоо баримтхан хэлж болохгүй. Чувалсныг алсан гэж одоо би ямар үзчихсэн биш. Тэр таг үсрэнгийн нэвтрүүлгээр нэг чувалсны ойрхон шадар байсан хүн хэлж ялээ шүү дээ. Орон гэмгөөхөн апрестор гарч ирэхлээр ингэнэгээд яриад орсон тэгээд нас орчихсон гэж. Тэгэхээр энэ Монголын энэ хуучин бүгдийг далгуулгаад хондоо Орос руу тасарчихсан энэ орны чинь төвд гитийн зарчмаас яхан өөр болох гэсэн болов уу? Ингээд цагаалхаас хаягдсан. За тэгчгээд энэ хаягдахдаа бүр төвөөсэй гэж хүчтэй хаягдсан. Зүүн аймагт бол одоо нөгөө Захиргааллынхаа нийслэлдээ орхон учраас бүр төрөө хаягдаад баруун Монгол арай яхан хоцрогдсон учраас арай сүйдний хаягдсан учраас энэ уваа тэр бид нэг баг эндэргдэг байсан шүү дээ. Тэгдэг байсан. Тэгээд уваа байгаад удаа тэр чигээрээ бараатай байгаад. Тэгээд энэ хоригдох зайдаг яаж исэн гэхээр үгэн дээр нар манд чагаа зүггэлч юм байна шүү дээ. Туулаа цагтай ойролцоо. Туулаан биеэр харж гисэн. Туулаан зүгтөг. Голдуу байгаа юм. Байх шиг байгаа юм. Тэгэхээр туулаан биеэр уугаа авчдаад барьж гисэн хүн бол арай ирдэх нь уундаа гараад зулгаа өрөөд өргөд сангаа таваад галаа түлээд нөгөө ёслоо үйлдэх. За тэр ч яг дараа нь яригдана. Арай хам төлдөг бол уу цаг энэ зөвхөн уугаа барьж болох. Гэтэл тэр өтөг дээр нь уугаа барьчих газар нь хаан тохиромжтой байна. Луугийн цагт луугийн зөвхөн байна уу туулаан зөвхөн тэр өрөөр л да. Тэгэхээр энэ бүхнийг мэддэг удаа юм байх. Тэгээд тулсан цагтаа. Тэгээд тэр хоригдсон учраас шөнө гарч галт илдэг болсон юм аа. Одоо цагаалдаг мэдлэх та. Тэгээд тэр чинь манайхан зарим айл хоньны баруун хаа таслимахки. Таслимах гэдэгт нөгөө оройн тэрнийг чанаад өөр амьсгал оруулгуугаар мал амтан алаагаа хутгаар баргаманда маск хийх шахав. Тэр чинь сүзгэлж байгаа юм. Өөрөн бурхны идэ өөрөн кэж өөрөн амсах гэдэг юм. Тэгээд тэрний таслимах гэж искаад. Тэгээд нөгөө дөрвөн өндрэн дунд нь цай гаргахгүй. Тэгээд өргөлжтэн орхон. Махан бол таслимах болно. Манайхан өвчөө төлдөг айлын нэг л дээ. Тэр өвчөөг махын аваад тэр сэвэргцэн дундх зайг таслахгүй. Өөхн вида өөх үлдэн. Манайхан одоо бид нэр энэ бүдэрхэн хуухыг кэрсэн гэдэг шүү. Тийм. Тэр кэрсэнгийн гэмтэлгүй аваад хэрэг мархалаасны мархалгаад энэ өвчөөг гэдэргээр гүжигээ дээр нь таваад дээр нь сүрэн кэвэт. Тэгээд галдаанэр гэдэг. Сүргэдэг нь одоо тэр хавар болж байгаа цагаан сарын нэгэн гэдэгт нь мал одоо өвөлдө
нэлээд ядарсан, кээлэн сонсон, хавар нусгаадах явдлууд байдаг. Тийм учраас сүр мал дүүнэртүүлж эхлэх л гэж байгаа юм. Жишээлбэл күмэн том үрхэлээ болсон гуйраар үттэггүй. Тэгдэг. Тийм аа? Тэгдэг. Тэгэхээр тэр ялгаа байхгүй тэр сүр гэдэг чинь ийм мал күмнэ хавар цагийн ядаргаанд их хэрэгтэй. Сүр гэхлээр одоо 12 одоо арц шартус багсраа. Манайхан шартус гэдэг чинь өнө бүлж одоо унгааж авдаг. Бас их тусгай маягийн биш үү? Тэглгүй яах вэ? Украин шартус ингэж яана бас. Тэр богмал шартус байна. Тэр шартус наасан багсраа. Арц гэнэ. Арц гэдэг. Ягаад гэхлээр арцыг дээрүүдээ шашин байхтай вирус устгадаг гэж тооцсон байлаа л. За. Бас. Юм гэнэт. Удаа болохлаар юм чарн тэгээд цагаан дахад өөрчлөгдөд байна. Тэгж байна. Тэгж байна. Арцнаа хувьд вирус устгах яасан гэдэг юм байдаг одоо тулгам олгоогоохлаа шарах сөрөв арилдаг гэдэг нийлдэжлөөх юм байлаа. Тэгнэ. Тэгэхээр сүргэдэгт тийм эрмэг ордыг. За. Эрмэг эдүүд эзга эдмэг гэд манай баруун дөрөвт гэлэний дахиад дөрөвнээ байна. За. Түүнээс урддсан бас. За. Тэгээд энэ дөрвийг тайлбарлахлаа бас нэлээд явах байхаа. Тэгээд тэр эрмэг орох ёстой юм. Тэгтээ энийг заавал оруулж дүүнэрт хэлэхгүй. Одоо энэ өрөндөн гэлээд хала гэдэг сүр найруулдаг гэж яана үл энэ олонтон мэд болно шайнда. Эклээд энэ 12 үе кэлээ. За тэгчгээд энэ манай баруун Монголын аргийн шартус биш вэ? Үкэжэн. За тэгчгээд эрүүлмэн кэрэгтэ мөрө цагааны дана дөрвөний ягасан кэжэн. Эрмэгээ түлээзга. За тэгчгээд энэ арцгэнэ. Арцнуудаа үүрэгтэй дийнэ. Дуст баясах. Тэгээд энэ заавал ороод байдаг. Одоо күнээс орохлоо хувцсан шатаахла дээр нь арцгээж болно. Бүстүйд хувцвитга шатаа гэсэн тэр шашны зааварт байна. За. Энэ дуст витга бүзүрлэгээд. За. Тэгэхээр тэр арцгэхлээ дуст бүзүрлдэг. Үүрэлдгэн болж байна. Килингдгөө болж байна. Тэгээд тэр килинг тайлдаг учраас. Тэр нэг банк дөрвнүүд нөхөн байдаг үрхмөл нүхэрнийг энэ байгаль ихтэлкийта эцэгтэн дэстэй яхан холбогдсон байлаа. Тэгээд за игээд одоо энэ хариуцлага өрүүлдэн нэг өцөөнэн хэрсэн дэркэгээд. Галын таклангдан өргөдөм л. Одоо манайхан гэлээ нэгэд ахас таклаг гэж нэг их хэлдэг. Анзаарч хэлдэг. Энэ янартаа ламгоо болохоос яг таклаг зүүн хүн явж яах юм л. Цагаалга гэж хэлээд гэлээлэг гэж хэлээд байх юм одоо. Гэлээлэн гэдэгт нь одоо бэрэлэн гэдэг дөрүүд. Цагаална гэдэг цагааны дан на баяр болж яана л. Тэгээд одоо сүрдүүд цагааны дан энэ олон төрөл орж яана л. Дээж болж. Тэгээд одоо битүүнд юу ч өдөр болно шээ. Тэгэлгүй яах. Тэгээд энэ үнд күрээгийн дамнруулахда улаан хоолзоо болдгоо. Дээр нь эсэг чиг хэргэлдгоо. Үстэй зөөдгөө. Аны ихэнх тачаагаад ихэнх туглын тачаагаас хаахлаа эсэг чулгүй байна. Тэгэж. Тэгээд одоо тэр хулгун цаг төгсөл энэ битүүнд улаан хоол зооглдгоо. Тэгээд хурл хуржаагаад хамгийн сүүл сам такаад. За. Тэгээд сам такхлаар гад энэ их сайн цэвэрлэнэ. Тэр сам бурхан энэ битүүнэ соо иргэдэг гэж. Цаа гэж тэнгэр маа гэж ихсэн нь хамаа гэж. Өхөн тэнгэр гэдэг юм. Энэ өхөн тэнгэр
린 takılıq biz hangi söylüyor 아우. Ej Tengri'nin takılıq. Teve qadan iksen sevirildi. O da usudu teri bilalxıların sevir hupsta seviriyte. Zolğuna gidikneni olum takılığı tam Tengirtagani holuktu giz biyan basla holuktu gizi geçidvesniyim. Utuk sanatta ulumcılığı ulurun kergilik çekin beler. Degcene. Ja. Ja, yüzüget öt mangıdır. Öründen. Kergildiğimden. 자긴게다. Zörüktanan çalgısını hem durkaç inek. İksin iksarlıksın. 자. İksin iksarlığın için amrıymış. Nayın ne gider jarildik, sambır çayettik. Böyle nayın ne gider gün nasıl vakıda muğ güç geldik eden. Tim bir şey. Huyur harman kita bar ciltte kun nayın ne gider nasıl bar ol nuttuk şunda muğ gitti. Tergür mergitten jarillikte nomsu durt bayana. Bu nayın ne gider kun küçükler teri secgilxin bayat. O da öğrenin dada ciltte Huyur harman kita bar ciltte nayın ne tokaltık kolçitler. Üngürçütler. Tekler nayın ne gider kun nasıl vakıda guru sağadat nayın guru cenege dostu teyze öğül hamatta biter. Zayınşıl gidik çinik yok. Setilin. Niye ki yok? Kirerdik caha. İki yok tayım. Ter bayakıste. Künye zayınşıl hudluğu bunkarkın mümoldu gidik şokun. Ağabeycin olumcılık apçı okku olkla. Emdir koy şuluğun zamdan orcu doğuşu. O zamdan ordu. Tekler bir de böğün şaşın, şarın şaşın geç güntüymüş. Ya günü yemeği dönüşte cevit hürültü. Göktükten ültü. Bir başta o batçana mana ne türlüğün kalzardık bastır bile. Tekler o da yine adı bütün çagalçını o da bütün gedik çagalçını. Tekcene. Tim tekler o da yine ödrütte da yuva beltik yamarım kekestav tana o da yasar olduklar o da. Ya bitner o da ter kedik oman kejilenip geçiksin şöyle o da geçikde daraltın aldık çelikçi mağdık ben. Tekne. Ya tekde ya ter kedik oman bir sana dostun son keldi avs. Ayından ekler öpçüğün çandı. Ya ter iskidik kersin gene aptan keçikler. Ne hoyan öpçümüş mü? Ne vakı hoyana var o ha. Ha tekli var ya. Ha temiymiş. Tekli var ya. Zayin basıl tadbir ogmarımız ömrüm gecene. Zater hoyana donçimik. Mülcet. Terbiyedin. Set sokat uçuna bütü gad bürül hurta çıktı. Ha ter yuvayından ten çan çıksın bana. Ja yine uçuna bütü kesileceğine yine hoyana donçim garada yine çoğul çıkla. İyi gad. İgat şu uzardı. Huyurtat haykıstem. Teve kolunu bütü oturukla enür öğüske dim manakın. Ja. Yine gilalkin urdasıkına bütüne yosuşu. Evet, enür karan soyladı igat haydimak. Avdan. Yine köyünü barın haykı doğru bira. Ürter karan Tekçika dayından ovağan yasat. Benim adana. Tevrenin hacı ne öne öpsüyümü, hayımı tüygen tülagen tüyü tepşikti. Ya teget sevriler 400 tane ayından. Sağana ne gişin ne güzel kirtta hupsta. Kirtta bitta. Orduvalı. Mazan çıksın o da erun balıktıgar hotan sevriler. O da iyi get. Teget mazan teröre sağalı olat. Hırsın evsünür oluşuşası mağdı bak koy. Tekne. Sana teget hoyundan ayında hayırda. Bana ölüge sumu suyun sağa hangi sağa hoyta şürün ullayamangıcı ullayamazda. Tanrı molduğa saktla. Teget en hoyuna yumar zavulduğunu men diltiyorsun ya işte. Değerüydeni bana Mongolçu bitner zaksuğum etne. Hoyunun yumar gerem bürel. Hoyunun narsar hupçılat. Kitlestek bösor circağı bu. Bösü ayağı bu. Ümdün kötüsün. Değerinin neki.
Qosun hoynanın nosar utkacımız. Ter bustmalı doğru inşallah. İnga gelen bugün hoynanın murgure daptı olkada hoyn maşik kerikte. Hoyganik gündüldü. Hoyna şöyle uca yeri verdik. Yatıktan hoyna üsün. Hoğdan hem hodat narşem şu. İçin batlık çıksın emçilge şu. İyiget zavut hoynayı mur burkundan taktı. Endek de bitmir burkundan takacak. Bitmirin burkun havayna. Ter tuğdan zük tuğda çaktı. Urukken udan arta uruldu olun sözün onun udan kadan olun. Uruk jildiğinin urşiverliğet uruk jildiğinin urun zal yapçırcağı. İyim yoksa. İyim kerik ölçen. Ter hoyana barında. Eskila hoyana öpçün ordu. Yani mana in dolan dokuştuğa dolan burkun takacağısın. Bada. Ja urdu. Tönük büyük hecesi. Kudkel yol koyu küçüğünden zacıgıt keltişeceğsin oldu har. Tekla en burkun takıda yagini öpçün ordu. Mana in barı mongol. Yagini medler ordu. Tekla burkun takıda da mapçırçken iş. Tegine. Tega deni sağana ne için dostukta bitmir örsüsten lamız. Tüyünügen mana kusut oğulga bir kandır öğren yügün kege dapacak. Kege dapslam. Gogarin yügün burkun takıla gitken oğulga dapsın hon bozkostem. Oğulgacak olun ki oğulgko vakıç küktüydü. Dumdun ter olun tasırçın söz bir tege dağım. Tegine. Tega diyak terkiyor. Bir hiç kütleyin doktoras bas. Yarım yok suymetlik ovacı olsun nişar. Uyukçuğdan eltivirer, avacın, zanşlar. Sorgaylar. Udmenin zanşlığı, ürgülcülüğün, kergildik, ürkükten ürgülcülüğü, ürdün yargılığın ekildi olmuş, bükümün. Tegal en iyi bağa dahi. Tekla o da yine, züğünağım götür, ova yendir vakıvana gidik için, uğun bağa gün bir şey verdir, bağısın bol temeli. Deriyim şedakta hayago deyin bəsim oltemeli. Tegine. Tege da iyiyim bol cütsem. İyi geçkadı. Zavaz aldım kettik. Türk tabi kümedi şan tanrı basket. Zavaz aldım da hüden keçe da uçku tavas belip çıkıda küçüksün bakayım beni. Enege yasad zalada da mana nara halasın uçkiçten o da özürlükler yapsın. Tegi. Çayget nara soğutkatın o da yine Zavaz aldım. Bittiğini sağa modara kedim, sankta modar. Yine harga yarga hargını tüber kedik on. Yine sağa sankta modun gıcı hussun burgusun o deyim sağa modun odar kedim deyin. O da sayı kege dökül çıksın öyle ben. Antin cilet o gede odan cilet dökül çıkıyor. Tege yine bir gede ügerin kedim. Tekrar yine zavaz aldım kene gidiktin. Numi sumkacak. Yine o da nom sumna sumkacakın. Sumkacak gerek. Sumkada gitkin yoda kümüs metcesin bir kelleler. Bakçudas metcük olmadı. O da ter metcek usudukla yülüm songsuk çivizna yine kelcek. Goy unguç teredik kwa. Bası eni zörü odun yancı odun yasında tur odun yancı. İlkin okarın kurtula dangenge ime. Yaşlı oladu. O ter satkı skocumun leyne da ne gilvesin mun tega da yine basılı müdüre salcıtsın da. Ter çok icra kıstım. Ya kad icra kıstım ki orada bir keledim. Amurgo yastım ilka. Günem ne söğütküce usik. Ne sen eri. Num sumarı harbat. Az çıkat. O tıkıda en numun sumun şup karsımaç. Amnasını kalgarçaç. Göksasını usun karç. Teged nurgun değerini en odagin bunu torul. Bəsin bələ. Arun hoyurcili isim mengin ayabın soğudu tendes karç. Bürtüsü. İgad domgar ingad bürtüsüyümü domar igit kergildi. Teged yine o bir bakışı kedim deni o deni o da bir çikin tomkun kekde dudu. Yavadıkla daracı deni çakal sarıyını çakaldıklar irkiteri zavulu baydık şey uskom teni bacıgat teri ustucular da kakeciler digiyim. Teged igat zora deni numsumu kecekini. Numin sumu.
Ном байхгүй, ном урдгон. Номын сумын. Тэр домогтон бүхэн домгаар. Тэгэлгүй яах вэ? Бүрддэм байлаа. Энэ шашнаа өмчсөр хүн амьдралын зарчимсэл домгаар бүрддэм байлаа. Домгуудын болоод мэчглаа гэж сайхан дулгаа. Тэр домгаар үрчээ бид кэгад явж яах юм. За тэгээд юунэ төр талд нь зэв. За гэж төмрөөр одоо энэ нэг чин төмөр суулгаж өгдөг. төмрийн зи. Ийгээд энэ бас л тэр юуганийг л одоо яадыг хат зэвэн оруулдیں۔ Ийгээд оруулж өгдөг. Зэв гэдэг нь юу юм? Энэ сумын мэлхэн суугаар цаар шүпт гарахлаар нь цаатад нь тэр төмөр зэв байж исэн. За ийгээд төмөр гэдэг махбод гарч ирвэ. За амнаас нь гал гэдэг махбод гараад бөксөөс нь усан гэдэг махбод гараад ирвэ. Урсан талд нь махбод гэхээр одоо ийгээд одоо суудлын махбод хэлж ш одоо 8 суудлын шараа төмөр усан за битүүг цугийн хэлэн гэж байна. Тэгэхээр урсан талд нь модон бултааж ийж. Энэ модон. За энэ модон бултааж яхала модон гэж махбод гарч ирвэ. Бартуула тэндээ суугаад өгөхгүй. За энэ талд нь 30 такаа суугаад өгөхгүй. Тэгээд энэ юг нөгөө миний хэлдэг өдөрсөн тэнцэх цагийн урахгүй нэгээд халаалга бутхлаа. Энэ талд нь амнаас нь гал гараад гал махбод энд могоморын дээр суугаад өгөхгүй. За энэ талд нь усан дээр нь хулгана гахаа суугаад өгөхгүй. За ийгээд дөрв махбодын 8 жилийгээд суугаад өгөхлаа. Дахиад дөрвөлтөхлаа. Дөрвөн көлн газар тааж. За тэр нь шороо махбодтэй. Тэр дөрвөн көлн шороо махбод гэдэг нь ки. Уул окторгоо. Шорааин дөрвөн махбод. За энэ дөрвөлний илээд газар төвч амтна дөрвөн көлн гिसгсэн байна. Тэгэхээр энэ дөрвөн жилдээ өкөр луу хойно хойдорт газар малтахлаа зохимжгоо гэдэг юм л. За тэр тийм учиртай энэ зүрхаан тийм тэгж гарсан юм байлаа л. За тэгээд энэ юм кагаад авлаа. Тэгчгээд одоо тэр мангадөрөөрөө бид нэр оваян дээр утхлаа. Энэ юугаар 5 нэмгийн даавуу тавчч цаад кив хатгаж өгөх. за 5 нэмгийн даавуу та. за 5 нэмгийн даавуу би хэжлээ надад бас. 5 нэмгийн даавуу гэдгийг энэ 5 нэмгийн даавуу гэдгийг энэ мэд ядах юм байхгүй. Энийг амтнд ойлгож чадах юм байхгүй. Коконгас эхэлдэг. Кандын 5 нэмгөө. за энэ коконгас. Коконг гэдэг нь модон махматтай бартуулан бий. Бартуула кок бидэр юу дэмэл. Тэгчгээд дараа нь энэ календрын 5 нэмгт нь кок юу модаар нэхэлдэг. Зүрхай. Ийгээд энэ дараа нь гал. Дараа шороо. Дараа нь төмөр. Төмөр усан тавыг дараалаар бигээд. Энэ 5 дараалан гэгээд ийгээд энэ заавалмын хоолагаас үйд өгөхлаа. Юу болдов? Энэ 5 нэмгэд календар дээр байгаа 5 нэмгэд 12 жилээ. 8 суудл 9 мянга. Ода ургаж байгаа жилд биднэрт бүгдлэн биднэрт арай яваад. Зүрхан солилцол. Энэ нэ муу книйг арилгаад сайн бүхнийг бэлгшааж ухаандаа ургах жилд биднэрт муу юм багдаарч дайрсан тэр нь уршилттай байтхаа гэдгийг өнийг игээд эндээс нь яадаг. Тэгээ цаана хатгах юм. Ингээд энэ заваа залам гэдэг юм кэнэ гэдэг нь ирэх жилд энэ өөрийн заслыг л еврей гэдэм үү ясч яана гэсэн үг. Энэ яг нь умаар нь хийчихсэн болохоор би хойтон жил ер нь ямар нэг юмнаас айхчих юм байхгүй. Үйл нь цаг бол үрдүн гараал яваад байдаг юм гэж бодчихдаг юм. Зүр. Яага заваа залман тэр гал төлж байхтай цаад нь хатах юм.
Ya en az hına kedigim bitnirin eni verdik sani. Ayından ne tavuk diye dap çıkarttım man. Ja. Veriyorgan tabi çıksmadım. O da en öğrenen şagatı çimgen değiş tabi. Ja. Ja şagat çimgen değiş tabi çıkıyor. Köktü. Ja. Ада шар наранда мөргөө шагаа чимгэн дай мөргөө гэж одоо манай өөлдөд бас хэлдэг. Шагаа чимгэн. Шагаа чимгэн гэж одоо манай энэ хоёрын бас их шүтэнтэй холбоотой ийм зүйл байдаг. Ийгээд одоо энийг дээж тавьдаг ийм ёс байна. Ийгээд нараа суудгаад нь суугаа бичгээс олж гадна. Энэ дээж тавьна бурхандаа нөргөж нэ гэсэн нэ. Энэ дээжэн гурван хоног байлгад. За. Тэгээ тэрэл бурханан гаргаад игээ татаад кемөр нандарцэг кемөр нан зүг гаргаад кийсгэж гэдэг. Нэг модон л уял гэрийн бис хавчууч гэх юм болно. Тэглэг. Тэгээд гурван хоног кемөрөөс хэрэгэд авчих. Тэгээд одоо бурхан такалдан буян цай таган зоологч гэлээ. Балаан төлөөд. Тэгээд гурван хоног зулаан өргөд зулаан бараад зулгаан өргөд кемөрнан дарцгийсээ гурван хоноод хамаг юм хамжавч гэрхэлт. Тэгээд тэр цацлын махан энэ тавгийн идэ. Одоо нэрийг урамсгалуур үлбэх цэврээр юм байлгаад оваад авчдад өргөчгээд өргөснөөс үрд өнөки гэрбан бурхнаа идэ таглагдорсон бурхны идэ би амсчэнэг үт хэргэлдэм л. Тэгээд одоо ээжин бүккөхтөтэн тэр юмснаа хадгалж амсуулдаг. Ийм нэг заншил байсан. Одоо чаран бас байш цагаалчгаад ээждэнэр зулгын ш. Тэглэг яах вэ? Та одоо ямар ясуу өгдөг хүмд одоо их өгдөн. Зүүтрэг. Зүүтрэг гэж байна. Суухаар нэг зүүтрэг. Суухаар нэг зүүтрэг. Гол зүүтрэг, сэдрэхэ зүүтрэг. Дотран тийм. Бас анганг байна зүүтрэг. Тийм биш үү. Хоёр көвөндөн нэгэнд нь сэдрэханыгэнд нь цогөрг юм. Өгөөдөө сэдрэхэ цогөрг зүүтрэг болж утсан. Уг нь зүү тарг гэсэн үг биш үү. Зүүн гарны үжигтэл нэг көвөн замцуус нь тэр хүн тарг тавьсан тэр көвөнө таргуухл дуусаагаа тэг зүү тарг гэд энэ хөвөг авч явъя гэдэг дөрөв тошин нийлээ зүүтрэг болж утсан. Тийм гэж бас томголдог. Тийм л зүүтрэг яс. Тийм тэгэхээр одоо манай Жамбалахын энэ хэлж байгаа энэ ёс бол одоо суутрэг одоо яснууд дотор одоо ихэвчлэн хэрэгэлдэг. Хэдэг одоо ийм ажил болж байна танаа энэ ёс. Тийм. Бас ангийн яснууд бас бичгэн анги байна уу? Бичгэн зөрүү. Зоир баргын ич заваа залам ирнэ. Заваа залам баргын энэ хобт үсгөл байдаг л. Тэгэхээр хамгийн их утгуучрын үлэмжлэл. Заваа залам хоёрт цагаан орой өвжлэл тэглээ. Тэгж яах юм. За ийгээд одоо тэгээд тэр ийм ёслол гүйцэтгэл бурхан тагсан болохлаа. Мөр гаргадаг. Тийм бай. Манай баруун Монгол мөр гаргадаг. Энэ ёслол бүгдийн keçгээр одоо тэр мөр гаргадаг. Мөр гаргана, хоороо намаараа сайн зүгтээ явна гэдэг энэ юм хэрэггүй болж байна. Өнөөг мөр гаргаж байгаа юм чинь Кимүрлан үзэгт дарцган хийсгэж. Тэгээд болчих чинь. Тэгээд гişгийн үзэгт тэр жил малан хөнгөлдий. Гişгийн үзгээр эхлээд малан гаргаад хоёр талд нь сүр тавиад туугаад нүүд юм цагаалсан буйраас. За бас тийм ёс байна. Тэр сүр гэдэг юм хаврын цагт хэрэгтэй. Тэр сүр гэж одоо бас манайхан хэлдэг одоо зүгээр. Тэгэхээр тийм олон ээгээр эхэлсэн одоо тэр цагаан нэдэнэ эдмэг ээзгээ энэ дөрөв орсон байх ээдүүл энэ дөрөв одоо орсон байх хэрэгтэй болж байна сүр дотор. Тэгээд 12 руу хэл тэр 12 тэгээд шар тосоор одоо багсарсан ийм байх хэрэгтэй болж байна. Тэгж одоо юугаар одоо сүрэн гэдэг болж байна одоо манай нараа хамаасан көктөл боломжгүй байж мах болсон гуйраас нь кэш болж марваа арва одоогийн апта сайхан дөрвдээс армнагаар залж ирсэн таран гэдэг. Идэм биш үү энэ армнаас хурооруулж төвдөөс авч ирсэн апта сайхан авч ирсэн
тэгээд арва Эрдэнэзуугийн хийдийг одоо аримнайлдаг гэж тэгсэн. тий. Тийм та мэднэ ш тэр. Тэгээд арва күнлэгдээд байгаа. Одоо тэр Монгол жинхэнэ арва хөвөрчмнөл одоо. Тэгж нэ. Тэр шуулаад газаа дотоодоос ирээ тэгж нэ. Тэгэхдээ тэр бас манад одоо яг одоо үндсэн нутгсан арва бол байна. Манай одоо ихэвчлэн манай сумын манай аймгийн тариалан сумнахнаа тарьж явах тэр еврей хөв малчтын тарьж явах энэ арва бол одоо тэр яг нутгсан юм арва. Баян тараа тарьдаг учраас. Одоо хавар дөржөөр хэний шаардлагагүй бичгэн газраа хаглаад өрөө цацаад ичгээд өрөө орж оддаг зундөө гараа явж оддаг намартай нэрээд хөрөөд авчигдаг одоо юм байш одоо манад хадгалагдаж байна. Гэтэ манай энэ зүгээр дөрвөдөө дотор хайрцангуй баг баядуу дотор хайрцангуй баг юм шиг байна. Тий. Тэгэхээр одоо ийгээд өрөөндөө одоо нэвтрүүлгээ нэргүүлжүүлээд манай одоо энэ дэр аваа дээр гараад энэ сайхан баян тансаг энэ мэдлэгтэй энэ Жамбада хасанад игээд та бүхэн одоо халиахаднаа үзэгчтэй. За миний хүүхдүүд нь өвчөг аав. Өвчөг аав. За. Тэрсингийн тавь. За сүрэн хийе. За. Нарны өвчөг гү. За сүрэн хий. За. За одоо дөрвөн талд нь сан тавина хүүхдүүд. 이렇게 지내고 하면서 키는 이거 나와.
자, 저도 나야 돼. 자, 잡아서 또 나야 돼. 자. 어떤 나 죽었다. 여기야. 다음 남만 치고. 좀 수지야. 남 중실이야 수가. 이제 하다 앞에 것이네. 머르던 바련 아르운 차간 타임에게도 아뜨르 달링에 맞는 게 조세 아웨지대 덕치지 신내던 게 산이 얼어도 자츠당 얼어그서 몽골인 차가운 사람 당근 머르딩 하트라 도드가 흥대딩이 자우르게 아트르 홀로 스터러도 치호 아트나 속도가 흥어두신게 삶이 얼어도 자츠당 얼어그서 살구 몽고된 차가 자, terus sangaru. 자, 그림 자료 상가로. 자, terus 상가로. 이제 맞는 거니. 아, terus 상가로. 그리 드는 상가로. 자, 그림 자료 상가로. 아, terus 상가로. 아, 이거 상한 거지. 자, 단대 terus 상가로 우지 탁탁 상가로. 이제 맞는 거니. 자, terus 상가로. 자, 그림 자료 상가로. 자, 들어가서
За одоо манай энэ нараа суутны төлгийн одоо гилээлэх ёс гэж хэлдэг энэ. Цагаалах ёслыг одоо бид нэр овоо энэ дээр ангараад дэлхийд ээж лус авдаг таан өргөл барь цайн өргөд одоо гал аан бадраагаад өвчөө за тэгээд одоо цайны хазуулаг дээжийг өргөд энэ эрт орж ирээ золголтын хэсгүүдээ өргөлжлээд явж байна. Ихлээр энд бас байдаг санаж одоо манай үзэгчид нараа суусгаад нь суугаан бичгээс алцгаад нь. Энд юу гэдгийхлаа арга бэлэг гэж одоо та хэлж байна тэр тухай одоо манай үзэгчид хөрөхгүй. За дээний цагаалах одоо гилээлхс гэдэг энэ ёс заншлаараа явахын гол утга учир нь арга бэлэг хоёртан байдаг. Арга гэдэг нь одоо гэр дотор ороод ирвэл эрэгтэй хүн болдог. Энэ бурхан тахилын болдог. Гадаа гараад ирэхлээр улын орой болдог. Бүр томруулаад ярих юм бол арга гэдэг нь дээд тэнгэр. Бэлэг гэдэг нь газар. Арга тэнгэрээс бороо хайрлаад энэ бэлэгт газраас нь байгаль дэлгэрээд бидний амьдрал ингээд амьд бүхний амьдрал ингээд явж идэг. Тэгээд одоо гэрт цагаалхас болоод ирэхтэй зэрэг тэр арга бүлгийнхаа ёслолоор эрэгтэйчүүд нь гадаа овоонда гадаа төлж нөгөө өвчүүгээ шатаач. Тэнд энэ амсаагүй ижаагүй ам хүрээгүй идэага тэнд өргөсний дараа тэнд эрэгтэйчүүд хондоо тэр арга талдаа яваад штэ. Овооныхаа хажууд зулгаад идэ цагаагаар амсч эхэлдэг. Ингээд нөгөө
бурхан тахилдан буян сая ятаага зулгаад гэртээ ирээд мөргөд бурханасаа саваад суугаад тэгээд гэрт зулгалт явагдаж байна. За тэгэхээр бэлэг тал нь яад үхлээр эмэгтэй ачууд гэрт зулгаарай. Гадаа сан тавиал. Тэр үед тэр галгууламтаа арцхийж ариутгаа цэвэрлээд. Энэ юу болж байгаа юм гэхээр нөгөө арга тал нь гадаа ууа тэнгэртээ явж яхад бэлэг тал нь эмэгтэй хүн гэдэг бол айлын гулгуламт залгадаг. Гал гулумт. Тэгээ гал гулумт учраас галаа сэргээждэг тэр үуч. Тэгээд нөгөө арга билгийн барилдлага уваа талаасаа эрэгтэйчүүд нь агуулмтаасаа гэрийн эмэгтэй ингээд одоо барилдлага бүрдээд явж байна. Энд хүнтэй суугаагүй охин хүүхдүүд бол тэр уваандаар очиж болдог. Энэ чинь их өндөр уулын тахилга биш учраас хүүхдүүд бол эндэр дээр босгоцсон байгаа шүү дээ. Хүүхдүүд бол очдог. Тэр гэрийн эзэгтэй. Нөгөө галгуулм залгадаг хүмүүс нь энд гадаа сан тавиад мөргөд. Тэгээд ёсол гүйцэтгээд айндаа цайгаан чанад идээг нөргөд зулгаа нөргөд. Тийм ээ. Тэгээд арц хүжээ нүгүүлээд галдаа арцаа нөргөд ингээд явж байгаа. За тэгэхээр энд бид бүхэн мэднэ. Эрэгтэй мэгтэй хоёр хүн хоорондоо зоолохгүй. Нөгөө арга билэг хоёр зоолгохгүй. Ягаад гэвэл нэг ам болоод дундаас нь хүүхд гараад гал үйлдэл галаа үргэлжлүүлэн төлөх галаа бадмлангасаач гэсэн хоёр хүн маань хоорондоо зоолгодгоо. Тэр чинь нэг ам болчих гэсэн. Ганц ам учраас зоолгодгоо. Энэ нэг тэргүй харин тав хүн мэдж байгаа л да. Аав ээж хоёр шиний нэг нь зоолгодгоо нэг сонин гэж одоо бас ертөнцийн тэр их бэлэн цэцний өгнүүд дотор байдаг да тийм ээ. Тийм. Тэгэхээр самгон бит хөөзөөлөхгүй. Манай күүбэр хоёр хоорондоо зоолгохгүй. Тэгээд одоо ингээд ах дүүнэр хүүхдүүд ингээд дараас нь өнөөдөр одоо их олон хүн ирнэ. Тэгнэ. Хүүхдүүд ах дүүнэр золгоод ирээд байна. Маргааш холны намт ирнэ хүмүүс. Ингээд энэ хин цагаа үргэлжлээ яваад байдаг. Та одоо ингээд бас танаас ахмад танаа одоо ах юм уу эгч юм уу байхлаар одоо бас тэнд күрч золгох юм асал ус гарна. Ойрхон байвал цагааныхаа нэгэн шинд күрэ золгодог. За. Хол болохлоор одоо бүр хол болохлоор боломжтой үедээ нэг золгодог юм лагддаг байгаа юм. Цагаан сар дотор багтаж золго тийм бас байна. Тэр сумын төв нэг 30-40 км-т бол нэг завнд нөгөө золголтынхаа завнд явж золгодог. Тэгэхдээ көгшин хүн болохоор зав муутал болох юм олон хүүхдүүд ирж золгодог. Тэгээд тэр завчлаад зан завгаар нь тэр үедээ золгох юм да. Жишээ нь одоо энэ зүгээр одоо энэ орчин цагийн цагаалгын яс болохлаа одоо айл болгоно ууц зоогоол их тийм одоо миний мэдж харуулхлаа тийм сүр бадруулсан юм бас болчиход байна үгүй юу гэж бодно. Зүгээр дөрөвдөд бол одоо яг энэ ууц зоох тэр их хүндтэй идэг өвгөн одоохон танаа аав байсан бол та авдан зоох жишээний болгоос биш. Одоо ийм бас ёс байна уу? Тэр ууц чам гэж юм байхгүй. Тэр чин цагаагаар бол тийм юм байхгүй шүү дээ. За. Тэр өөрөө хэлсэн өвчүүгээ чана. Өвчүү шандгаад. Өвчүү шандгаад бол хоньныхаа баруун хаалж чана. Тэр ууц шанжаан гэж тийм тэний чи яах юм? Тэр их идэх юм уу? Болох юм уу? Тэр яаж идэх? Тэр чи яг хэрэглээгийн үнэн боттой байдлаар нь ингээд дээрээс уламжилчихсан. Тийм ээ ахмадынхаа заншлыг аваад залгаад явж байгаа хүүхдүүд тэр заншлаараа явахаас шин дундурны юм оруулж ирээд байхлаас тэр нөгөө ёс хуучны өв соёл гэдэг юм чаалга болно. Нөгөө ёс алгуулах нь баяр ихсэн юм болчих гэж байна шүү дээ. Харин тэгээд байна. Тэгээд тэр их хичний идэхгүй шүү дээ. Тэр цасны мах гэдэг чинь одоо тэр бүгд амжуулаад амсдаг бурхны идэ оройч би хэлсэн. Битүүн асхан чандаг. Тэр одоо сая амсалгүйгээр Оандар очоод дээжийн өргөчгээд тэгээд одоо бүх хүмүүс ингээд энэнийг дамжуулаад амсдаг. Өргөхтэй ингээд нөгөө цайдаа бүгд бурхны идэ болсон шүү дээ. Бурхан тагч. Ер нь одоо танаа аавтаа ирж золгож, танаа ээжтээ ирж золгож исэн тэр улсууд таны мэдх бэлэг одоо барьж ирээд солилцоод ингэж исэн тал байна уу? За тэр хаддаг их ховор байсан. За кэрүү хаддаг ганц нэг хүн барьж ирдэг.
Зулгадаг. Хадаг тасалдаг гэж заавал уран хадгийг өгдөг. Сольж өгдөг. Хадаг Тэр сольж хадаг байхгүй 9 хадгийг буцаагаад өгдөг. Нэг утас аваад өгдөг. Нэг утас аваад. Тийм байлаа. Тэгээд тэрний дараах нь ч гэдэм үү намаагүй баг байхад даавуу гэж юм байгаагүй шүү дээ. За. Ямбуу энэ тэр байгаагүй шүү дээ. За. Маш их ховор. Тэгээд ямбуу хиттээс ирдэг болоод. Тэгээд нэг ямбаалчуур 1 метр ямбууг дөрөв хуваагаад. Ингээд нэг барьдаг. Тэгтээ хүн бэлэг тасалдгаа манай энэ дөрөв бэлгийн хариу өгдөг л байсан. Тэгтээ яг тэрнийг өгдөг ба. Бэлэг өгч юу хоосон гаргадаг ба. Нэг тийм байсан. Одоо тэгээд бас яванда бас боловсронгуйлаад байгаа юм бол одоо бид нэр манай хүүхдүүд бид нэр өгсөн юм хариу авдаг болвол хүүхэд нэгэнтэл над бэлэг өгсөн бол тэгээд хариу өгөх шаардлага болж байна л. Тэгж нэ өгч байгаа юм. Шинэ манай энэ бэрүүлж дээд оёд аваад ирж яах. Тэгээд би хариу дээлийн өгөх юм. Тийм байхгүй шүү дээ. Тэр янзаараа л өгч чинь. Тэг хүүхдээ өглөг гэдэг бол өөр төлөвлөгөө юм гэсэн санаа байна шүү дээ, тийм ээ. Яг халуунахтай учраас өсөлтгөөгаар л манайх дөнрөөдөө явдаг болчихлаа. За тэгээд эмээ яг хүүхдүүдтэй бас чихэр боо бэлдсэн байлгүй яг. Тэрнийг л хүүхдтэй өгөөл явуулдээ. Тийм хондан ачаал багта. Айл ачаал багтатлаас нь ёс зүй талаас бас тэнд юм яваад байна уу? Тэгэлгүй яг ёс зүй. Өв соёл талаас. Өв соёл талаас. Тэр сая миний хэлдэг нэ хадгийг үцээвдэг гэдэг. Тий. Одоо орчин үеийн хадаг бол лээжлээ. Тэглээ. Одоо хадаг бариад зулгаж явах ёсын төв рүүгээ харагчлаа. Манай энд дээрүүд хадаг ховроос юм чи юу гэж хадаг барьж зулгах уу? Байгаагүй юм. Тэгээ одоо яг харин тийм одоогийн орчин үеийн хадаг гэдэг дээрийг болоход шал өөр л тийм торгомсог зүйл байлаа. Эл өгчлээ. Жишээ нь одоо би яагаад танаас ингэж ороогдоод ороогоод одоо танаас шалгаагаад байна гэхээр танаа аавыг та 1907 онд төрсөн хүн байсан гэж. Одоо би мэдэх 1968 9 он хүртэл амьдарч байсан тэр Төрийн Баатар гэдэг хүн байсан шүү дээ. Тэгэхээр тэр хүний уламжлалт соёл танд одоо болтол хадгалагдаж явж байна уу? Байх ёстой юм л да. Одоо энэ явж байна уу? Байлгүй яг. Хүн чинь аавынхаа тамгыг малдаан дараад амьдэрдэг. Тийм ээ. Тэр л бол тэр айлын амьдралыг бичигдээгүй хуулна. Тийм ээ. Таны өв соёлыг танаа хүүхдүүд залгуулад явах. Аваад явах. Уламжлал. Тэгээд аавынхаа малдаа оруулж ясан нөгөө адууны зөвн шуулбар юм хэлдэг. Хойя мандордог нөгөө цогрог юм. Одоо би надвас одоо манай хүүхд дамжаа. Танаас утрагтаа одоо тэр. Манай аав Монголтай болсон л да. Тэгээд би ч гэсэн одоо хүүхдүүд ч гэсэн тиймэрхүү юм байна. Тэгээд тэр имэн дамжаа явж байдаг. Тамган дамжаа явж байдаг. Энэ бол одоо яг жинхэнэ өв соёл юм уу таныхаар? Тэгэхээр уламжлалт өв соёл. Энэ цагаа бас яг кэвэрэл явж байгаа. Явах ёстой. Кэвэрэл явж байгаа. Энэ хиттээс орж байгаа, энэ орж ирж байгаа хадаг мадгаас одоо яг харин солиод ороод явжлаа. Энэ бүрүүгэхгүй л да. Тий. Тэр нэхлэггүй л өглөгл. Хариу нэхлэггүй. Одоо буцаах гэж юу хөө. Тэр нэхлэггүй өглөг гэдэг чинь их чухал байна шүү дээ. Тэгж бол өөрөөр сэтгэлийн өглөг. Их юм биш. Ихч байж болно, томч байж болно. Тэгвэл сэтгэлээсээ өгч байгаа учраас тэр өгч байгаа хүнд би их юм өгч ийнэ гэж ойлгохгүйгээр л танд өгөх ёстой шүү дээ, тийм ээ. Боломжаараа. Аав ээжтэй нэг үнийг өгч хийдэ гэдэг нэг юм авсан бол нэг авчирэл өгч болдог л да. Ах юу да. Тэрнээс биш нэг их зардал гаргаж нэгэндээ чирэгдэл болохгүйгээр уламжлалтаа тохируулаад ингээд яваад байна л одоо. Ийм болсон. За тэгэхээр одоо энэ манай нэвтрүүлэг бас одоо жилх өндөрлөх цаг болж байна. Тэгэхээр энэ Монгол улс орон даяар сууж байгаа энэ Монголын өнцөг улам барьж сууж байгаа дөрөвдүүд за тэгээд энэ ойрдууд энэ газар тамдирч байгаа агчин дүүчин энэ залуучууд хойч үедээ хандаж та энэ одоо манай нэвтрүүлгийг хилээж одоо үгэн айлдыг би танаас магадгүй сураагүй одоо тийм би энийг хэлчихмээр байсан билээ гэсэн бодож ирсэн одоо үгээрээ одоо манай нэвтрүүлгийг хилээж хайрлаад гэж би танд
За телевизээр үзэж байгаа бүх монголчууд. За тэгээд манай энэ ах дүүнэр ойрд ястнууд эмбэккүм стан илгүтэн амьдралтай ивсгэрэн жаргалтай тансаг баян амьдрал үлэхэд талбун тэнгэр жаргал дэлгэрч яхийг ахын хүсье. Та бас нэг шүлгийн тухай байшин гэдэг одоо энд өөрийнхөө бичсэн одоо хэдэн ном хийж байгаа вэ та өөрийнхөө бүтээлүүдээр? Нэг 3. 3 жижиг ном хийсэн, нэг их том биш ээ. Тийм ээ. Тийм байдаг. Тий. Тэгэхээр эндээс нэг юм харагдаад байгаа. Хүн ингээд та одоо 3 шүлгийн хөөрхөн номнууд гэсэн надад бий. Тэгэхээр тэрийг одоо та ингээд бичих тийм их биш баг гэд нэг энэ биеэн бичих чамлаад байдаг тийм юмд манай энэ хоёр дөрвөд хүмчүүд дотор байна уу? Года би малта хайртай малчин хүн. Нэг 3 нөгөө тэгш мөр гарч ирсэн. Манай халтргуунаас. Тэрнийгээ би зудаар нөгөөдхийг л ондоруулж явна гэд гадаа чөдөрлөж шөдөртэй алдаад их хөлч гисэн. Их харамсд. 3 нөгөө тэгш ганцмар. Тэгээд нэг хүү халтрын туйлтай байгаад. Хүү халтрын туйл тэрнийгээ бодж бичсэн. Одоо та нарт яваа. Нэг л хүү халтрын туйлтай хүн. Тэгээд тэр амьдралаас үүссэн юм ганц нэг байна л над. Байдгүй. Их миний бүтээл гэж юу ах вэ? Би чинь хомсон хата хорон хүмүүст хүнэлтэй. За тэгээд одоо манай нэвтрүүлгийн түрээд одоо чилж яана. Тэгээд нараа сууж маярыг одоо күндэг сонсон манай эрхэм хүндтэй үзэгчд та бүхэндээ ирж байгаа альчлан ирж байгаа мөчин жилдээ уучлаарай. Яг тэр хэрэг би андуураад байдیں۔ Айлчлан ирж байгаа дахиад жилдээ сайн сайхан элбэг баян чих чилгэр өлзөөтэй дэмбэрэлтэй амьдрахын ёроолыг энэ сар шинийн өдөрт одоо та бүхэнд хүргэж байна гэгээд манай нэвтрүүлэг энд хүрээд чилж байна. Чих чилгэр сайн сайхан байцгаад. Тэр өрөөл бурхны зарлиг мэт батурш болтугай.